За та нар 3 битийн бодлого гэж сонсч байсан уу? Сүүлийн үед ном зохиол гараад дээрээс нь шүү юм Netflix-ийн цуврал гараад алж байгаа шүү дээ. За энэ 3 битийн бодлого гэдэг зүйл бол яг үнэн хэрэгтээ бол хагас мянган жилийн өмнө Исаак Ньютон гэдэг агуу алдарт эрдэмтэн ийм хамаг ертөнцийн таталцлын хууль гэдэг ийм хууль гаргаж ирсэн. За энэ хууль юуг боддог вэ гэхээр за одоо жишээлбэл хоёр хүнд маастай бий байлаа гэж үү. Нар дэлхийн хоёр гэх мэт. За энэ хоёр хоорондоо таталцдаг. За энэ таталцал яаж хэрхэн одоо явагдаж математик тооцооллын дагуу явагдаад тэгээ энэ тойрог зам үүсэх вэ гэдгийг юм тооцоолдог гэсэн. За яг энэ математик томьёоны дагуу бид нэр ерөөсөө дэлхий маргааш хаана авах вэ? 10 жилийн дараа хаана авах вэ? 1000 жилийн дараа хаана авах вэ? Тэр ч утгаа бүр 10 жилийн өмнө хаана байсан, 1000 жилийн өмнө хаана байсан гэдгийг бид нар тооцоолж чаддаг. Гэхдээ Ньютон нэг бодлогыг ерөөсөө бодож чадаагүй байдаг. Энэ болохоор 3 битийн бодлого гэдэг бодлого. Энэ юу гэсэн үг юм бэ гэхээр за нар дэлхийн хоёр бол ийм 2 бит ингээ болчихж байгаа. 3 бит болоод ирэхээр яах вэ гэдэг ийм асуудал байдаг. За 3 бит болохоор ерөөсөө бүх зүйл утгаа алддаг. За энэ бүх зүйл утгаа алдж байгаа нь юунаас болдог вэ гэхээр ерөөсөө нөгөө нэг математик томьёо маань ажиллахаа ойлоод энэ битүүд ерөөсөө бие бинийгаа ямар нэгэн хэмнэл, ямар нэгэн ийм тойрог замаар тойрч чадхаа ойлдгоо гэсэн үг. За ингээд ерөөсөө замбраага алдна. Юу нөгөө нэг хоногийн дараа 10 хоногийн дараа 10 жилийн 1000 жилийн дараахыг байтугай хэдхэн минут хэдхэн секундын дараахыг гэсэн тооцоолох боломжгүй болдгоо гэсэн үг. Энэ бодлогыг Ньютоноос хойш хагас мянганы турш хинж бодож чадаагүй. Ингээд энэ бодлого аюул алдартай болсон. 3 биеийн бодлого гэж. За тэнгууд энэ 3 биеийн бодлогыг ингээд ямар сонирхолтой бодлого вэ гэж бодоод ингээ гайхаа үйжсэн чинь нэг сонин асуулт надад төрж байгаа. Манай нарны аймаг. Манай нарны аймаг чинь нар. Тэгээ дээрэс 8 гариг. За тэгээд тэр гариг болгоныхан баахан сарнууд. Тэгээд сүүл дод байна. Хүчнөөн жижиг сажиг юм чулуунууд. Энэ бүхэн нийлээд хэдэн мянган жилийн, хэдэн тэрбум жилийн турш ингэж тогтвортойгоор оршсон байж дээ. Одоо энэ хагас мянганы турш бодож Ньютоны бодож чадаагүй бодлогыг манай нарны аймаг бодож байгаа юм бахтаа гэж айгүй их гайхаж байгаа юм би бол. За энийг ингээд сонирхоод судлаад энэ ямар учиртай юм бол гэд гайхаад ингээд явж явах замд маш сонирхолтой зүйлүүдийг би олж мэдсэн. За энийгээ та нартай хуваалцъя гэж бодож байна. За энэ бол Бизи гэдэг тийм нэртэй ийм химийн урвал. Энэ химийн урвал дээр юу болж байгаа вэ гэхээр зүгээр энгийн атом молекулууд хоорондоо уралд орохдоо ийм тодорхой хэмнэлээр уралд ордог. Гэхдээ атом молекул бүрийн энэ урвалууд хоорондоо нэгдэж нийлээд бүр нийтээрээ нэг том хэмнэл орсноороо ийм гоё хээг зурдаг. Яг Монгол зургийн хий шиг гоё угааз. За яг зүрхчсэн яг адилхан ийм хийждэг. Бидний зүрх яадаг вэ гэхээр зүрхний жижигхэн ис болгон өөрийн гэсэн хэмнэлээр ингээ агшиж яадаг. Гэхдээ тэр бүх эснүүд нийлээд нэгэн тодорхой хэмнэлд орж чадсанараа бидний зүрх ажилдаг гэсэн үг. Энд юусоо одоо тархинаас тэ одоо зүрх чи цохил, одоо бол, одоо цохил гэдэг ийм команд ирдэггүй гэсэн үг. Зүрх өөрөө бие дагаад ийм зүйлийг хийж чаддаг. Энэ хэмнэлийг олж чаддаг. Зүрхний эдис болгон өөрсдийн гэсэн хэмнэлээр агшихтаа хоорондоо өөрийн гэсэн ийм хэмнэлийг бий болгож чаддаг гэсэн. За энэний баталгаа нь бол зүрхийг их биенээс нэгэ салгацсан ч гэсэн зүрх ингэ цогилсоор байдаг. Нэг гэсэндээ тарих шаардлага байхгүй байна шүү дээ. Энэ эснүүд хоорондоо яг л түрүүний химийн урвал шиг энэ зүрхийг ажилуулж чаддаг гэсэн. За ингэж тодорхой хэмнэлүүд хоорондоо нэгэн том хэмнэл үүсгэж ингэж аяндаа нэг хэмнэлийг олохыг бид нар аяндаа синхрончлогдох гэж ярьдаг. За энэ аяндаа синхрончлох үйл явдал хамгийн сонирхолтой хэсэг юм л да. За одоо зүрх бол ерөөсөө ингээд өөрийгөө тэтгдэг нэг юм титэм судас гэж байдаг. Одоо титэм судасыг сонсч байсан билүү дээ тий. Тэр судас нь өөрөөгөө ингээд цус шахдаг гэсэн. Тэгвэл одоо бинээс ингээд салгаад авсан тэр зүрхийг бид нэр тэр цуснд нь зүгээр хүчил төрөгчийг нэмээд хад хичнээн л бол хичнээн хоног ингээд ажиллаад иж чаддаг. Ямар ч тарих шаардлагагүй, ямар ч мэдрэл шаардлагагүй зүрхний эснүүд хоорондоо саяны аяндаа синхрончлогдох гэдэг зүйлийг хийгээд л өөрөөгөө тэтгээд л яваад иж чаддаг гэсэн. Жаахан аймар сонсогдож байгаа байж магадгүй ч гэсэн те яг зүрх шилжүүлэн суулгах ийм үйл ажиллагаанд бол энэ зүйл маш их хэрэг болдог.
За бидний тархич гэсэн яг адилхан. Бидний мэдрэлийн ис болгон өөр өөрсдийн гэсэн ийм хэмнэлээр ажиллаж идэг. Гэхдээ бидний бүх мэдрэлийн эсүүд нийлээд бидний тарих, бидний мэдрэлүүд бүгдээрээ нийлж хагаад нэгэн ийм хэмнэлд бас ордог. Саяны аяндаа синхрончлогдох үйл явдлаас үүдээд бидний энэ оюун бодол, сэтгэлгээ гэдэг зүйл, бидний мэдрэхүү гэдэг зүйлүүд үүсэж идэг. Бидний гидс ч гэсэн адилхан. Бидний гидс бас хоорондоо ингэж гөрвөлзөх хөдөлгөөн нь яг иймэрхүү байдлаар тогтчихдаг гэсэн. За иймэрхүү зүйлүүд хорон ертөнцийн дээр маш олон тохиолддог л доо. За жишээлбэл гэрэлт цохнууд байна. За энэ метрономууд гэдэг байгаа нь хоорондоо ингэ синхрончлогдож байдаг. Одоо аяндаа синхрончлогддог. Нэгийг аваачаад ингээд өөр хэмнэлээр ингээд тавьчихгууд аяндаа синхрончлол орж идэг. Гэхдээ эдгээрийн доотлолт нэг юм тавцсан байгааг харж байгаа бах. За энэ гүүр айгүй сонирхолтой. Цэргүүд бол аяндаа биш. Цэргүүд анханасаа синхрончлолтой байдаг. Одоо жишээл марш алхахыг бодъё л да тий. Бүгд нэгэн юм хэмнэлээр алхаж идэг. Анханаас нь синхрончлцсан гэсэн. Тэгээд цэргүүд ингээ гүүрэн дээгүүр явахаар тэр гүүрэнд орчдөг. Ийм тохиолдлууд гарч ирсэн. За эндээс хамгийн сонирхолтой нь болохоор заавал цэргүүд биш. Зүгээр энгийн ард иргэд гүүрэн дээгүүр явж байгаа үед хоорондоо ингээ синхрончлогддог алхаа. Тэд нар хоорондоо ерөөсөө ярилцаагүй. Айлсгүй хин нэг биеийн тамирын багш гарч ирээд баруун зүүн гэж хэлээгүй гэсэн үг. Саяны аяндаа синхрончлол гэдэг зүйл ингээ явагдаад энэ хүмүүс нэгэн ийм алхааны хэмнэлд орцсон. Яг түрүүний метроном шиг ингээд доотлын гүүр нэгээ савлахаараа тэр хүмүүсийг нэг хэмнэл рүү ингээд түлхээд идэг гэсэн. Ингээд бас гүүр нь ордог. Одоо орчин үеийн бүх гүүрнүүд энэ синхрончлолын асуудлыг шийдэж баригддаг гэсэн. За бас бидний нийгэм байна. Одоо нийгмээдсэн бодоод үзье л да. Бид нар өглөө устдаг, ажил, хичээл, сургуультай явдаг. За тараад гэртээ ороо ирдэг те. Бүгдээрээ нийтээрээ бидний нийгэмчсэн юм аяндаа синхрончлсан зүйлд ажиллаж яадаг. За гэтэл бидний энэ амьдрал нэг сонирхолтой юм холбоотой байдаг. Өглөө босоод бид нар ингээл тогоос одоо залгаалаа, плитгээд залгаж өндөг шараал те. Хөрөгчөө онголзуулаад, гэрлээ асаагаал, орой ажилласаа ирээл бас ингээл хоолоо хийгээл, хөрөгчөө онголзуулаад, зурагтаа асаагаал, тоос сорогчоо залгаал. Ингэж яагаад юу болдог вэ гэхээр эрчим хүчний сүлжээ гэдэг юмд маш өндөр ачаал үүсгэждэг. Одоо бидний амьдралын аяндаа синхрончлогдсон энэ хэмнэл эрчим хүчний сүлжээнд маш өндөр ачаал өгч байгаа гэсэн. Яг энэ оргил үеүүдээр манай эрчим хүчний сүлжээнүүд огт даахгүйгээр хой төршөөсөө нэмэлт тоггүй байдаг. Тог нэмж өгөөч бид нар ингэж эрчим хүчийг хангаж дийлэхгүй байна гэдэг. За энэ миний авсан зураг зүгээр цонхоор утсаа ингэж сэгсрээд авсан зураг байхгүй. За эндээс юу харагдаж байгаа вэ гэхээр манай эрчим хүчний сүлжээ ховсох гүйдэл буюу ийм наашин цаашин тогийг ингэж гүйлгэж тогийг одоо дамжуулдаг гэсэн. Нэгээс нь одоо нэг тийшэнд гүйлгээд байдаг байх нь шүү дээ. Ховсох гүйдэл гэдэг нь болохоор ерөөсө тогийг нэг ийш нь гүйлгээл яг савлуур шиг. Бидний хүүхдийг савлуур дээр савлуулахдаа ингээд байнга ингээд савлуулаад байдаггүй шүү дээ. Савлаа хурж ирэхэд нь жоохон түлхээл яг нэг тодорхой ингээ хэмнэлтэйгээр жоохон түлхээл ингээ савлуулаад байдаг. Яг энэ одоо синхрончлогдож шүү дээ. Тэгвэл манай хотын энэ сүлжээ одоо манай улсын энэ сүлжээ шүү дээ юм чинь. Хувьсах гүйдэл буюу яг ийм зүйлийг ашигладаг. Ерөөсө тог нэгэ наашаа цааш яг ингээд ийм нэг хэмнэлээр тэгээ бүх одоо цахилгаан станцууд, бүх айлуудын, бүх одоо энэ тоос сорогч, плитик бүгдээрээ одоо энгийн гэрлэнүүд хүртлийн хэмнэлт ингэж синхрончлогдоо байж идэг гэсэн. За эндээс ингээ сайн харах юм бол зарим гэрлүүд нэм давтамжтай асаж унтарсан байгаа. Бүгдээрээ яг ижилхэн давтамжтайгаар асаж унтарсан байдаг. Нэгэсэндээ манай улсын эрчим хүчний сүлжээ тэр чигтээ яг ийм нэг зүрхний цохилт шиг ингээ логшиж идэг гэсэн. Энэ бол үнэхээр гайхалтай зүйл. Гэхдээ энэ нэг сонин асуудал үүсдэг. За бидний оргил цагийнхаа үед бүгд плитгээд нэгэн зэрэг асаангууд бүгд нэгэн зэрэг ингээ гэрлээ чийдэнгээ асаагаал те зурагтаа асаахар юу болдог вэ гэхээр энэ синхрончлол ингэж алдагдчих эхэлдэг. Гэхдээ ерөнхий синхрончлол дээр аваа явцдаг ч гэсэн энэ синхрончлол алдагдахаар бид нар бас тог унтарчдаг. Нэгэсэнд одоо бидний зүрх шиг зүрхний хим алдагдах гэдэг өвчин байдаг. За зүрхний хим алдагдах өвчин гэдэг бол их сонирхолтой. Тэр зүрх өөрийнхөө тэр нэг аяндаа синхрончлогдох гэдэг үйл ажиллагааг хийж чадахгүйгээр ингээд зогсчдаг гэсэн. Ийм зүрхний хим алдагдaltaй хүмүүс. Одоо заавал зогсохгүй л дээ үр ашиггүй ажиллаад нэг синхрончлоо олж чадахгүй болохоор маш муугар одоо цусаа шахаад эхэлдэг гэсэн. Ингэснээр болохоор одоо үр ашиггүй байдал үүсэж шүү дээ.
За энэ үр ашиггүй байдал яг одоо манай цахилгаан станцтай одоо энэ эрчим хүчний сүлжээн дээр гарч байгаа. Юу болдгоо гэхээр яг бүх айлууд ингээ нэгэн зэрэг ингээ бүх юм ажилуулад эхлэнгүүт хим алдагдаад тэгээ тог онторчдөг. Жишээл 2003 онд хойд Америк төв тэр чигтээ ингэж онторсон байдаг. Хичнээн олон хамгийн турш. Яг энэ асуудлаас болоод тэр үед анх удаа хүмүүс тэнгэрээс энэ сүүн замыг олж харсан байдаг. Гайхаад энэ юу вэ гэдэг. Бид нар бол ингээд шин болгонгаараа харж байгаа шүү дээ. Гэтэл том хотууд бол ингээд гэрлийн бохирдол гэдэг зүйл нь одогч харуулдаг. Шөнийн тэнгэрийг харж байгаа хүмүүс байдаг гэсэн. Ингээд тог тасаргаад хүмүүс анх удаа гэрэл харсан байж дээ. За энэ асуудлыг одоо бид нар яаж шийддэг вэ гэхээр за одоо жишээл зүрхэн дээр зүрх ингээ хим алдаад зүрхний хим алдагдлын өвчтөй хүмүүс яадаг вэхээр ингээд хатан талаас нь юм төхөөрөмж зүрхний хим өгдөг юм төхөөрөмжөөр ингэж эмчилдэг. Тэр төхөөрөмж ингээд цээжин дотор нь байршуулад зүрхтэй нь холбогддог. Тэгээ тэр зүрхийг ямар хэмнэлд орох гэж хичээгээд байгааг эхлээд уншина. За уншсныгаа дараа тэр зүрхийг тэр хэмнэл рүү нэмэлт тогоор хүчээр оруулна гэсэн. Ингээд хүчээр оруулаад тэр зүрхийг үр ашигтайгаар ажилуулдаг байх нь шүү дээ. Яг ийм зүйл одоо зүрхэн дээр болж байгаатай адилхан манай улс ч гэсэн одоо тэр хим алдагдах үед юу болдог вэ гэхээр хой төршөөсөө зөвхөн нэмэлт тогноос гадна нэмэлт хэмнэл авдаг. Нэгсэндээ одоо бид тэр оргил цагийнхаа эрчим хүчийг тэр чигтэнд хижээж чаддаг байлаа ч гэсэн бид тэр хой төршөөсөө холбоогоо тасалчих юм бол ингээд зүрх маань цогилж чадахгүй нөө хэмнэлээ алдаад ингээ унах нь шүү дээ. Тэгэхээр бид нар зөвхөн тогноос гадна ийм хэмнэл авч идэг гэсэн. А энэ бол маш аюултай зүйл дээ. Одоо улс орны аюулгүй байдлын хувьд бол маш эмзэг зүйл болчихж байгаа. Гэтэ бид нар хой төрштэй талархахаас өөр юм хийж чадахгүй гэсэн. А гэтэ бид нар энийг эмчилж чадах хэрэгтэй. Одоо яг л бид нар зүрхний хэм алдагдлыг эмчилж чадж байгаатай адилхан улсынхаагаа ч эмчилж чадна. Ер нь бол энэ зүйл зөвхөн одоо улсын сүлжээнд эрчим хүчний сүлжээнээс гадна бидний айл гэрийн жижиг сажиг сүлжээнд ч гэсэн хэрэг болдог. За энэ зургийг бол жоохон олон хүүхдүүд байгаа юм чинь энийг болчихъя. За энэ нэг юм жижигхэн төхөөрөмж байдаг л да. Яг түрүүний зүрхний хэм алдагддаг шиг манай гэр дотор байгаа бүх төхөөрөмжүүд бас хоорондоо нэгэн хэмнэлд орж иж одоо эрчим хүчний сүлжээнийхээ өгж байгаа тогны хэмнэлд орж иж бид нар илүү үр ашигтай тогийг хэрэглэх нь шүү дээ тий. А гэтэл тэгж чадахгүйгээс болоод жишээлбэл тэр төхөөрөмжүүд хоорондоо хим алдсанаас болоод бид нар тогийг ингэж юу яаж идэг. Одоо үр ашиггүйгээр ингэ зарцуулж идэг. Жишээлбэл бид нар бол ингээд нийт тогныхоо нийт бидэрт ирж байгаа тогны зөвхөн талыг нь ашиглаад талыг нь хөөс болгоод ингээд цамхруулчихдаг гэсэн. А тэгвэл нэг ийм төхөөрөмж залгаад тэгээд ерөөсө тог хэмж болдог. Энэ их сонирхолтой. Тогныхоо мөнгийг хэмж болно. Иймэрхүү төхөөрөмжүүд байдаг л да. Гэхдээ ийм одоо тог хэмж болно гэдэг ийм расеткийн залгачтай төхөөрөмж зарж ивэл бити аваа энэ бол худлаа скам шүү заяа. А гэхдээ энэ төхөөрөмж бол үнийн эрэхтэй маш жоохон хэмжээгээр бидний тогийг хэмж өгдөг. Гэхдээ бидэрт ашиггүй тогийг. Нэгсэндээ бидний тоолуур бол зөвхөн ашигтай тогийг л одоо тоолдог гэсэн үг. Нэгсэндээ бидний ашигласан тогийг тоолоод нөгөө нэг хим алдагдсанд гарсан үргүү зардлыг бол тоолдгоо гэсэн үг аз болж. Тэгэхээр бид нар санийх шиг жижиг сажиг янз бүрийн төхөөрөмж залгалаа гэд бид нар бол ингээд гэр бүлийнхаа цахилгааны зардлыг хэмж чадахгүй. За энэ зүйл одоо ингээд нөө анх бид нар ингээд том сансар яриад эхэлсэн шүү дээ тийм. Яагаад энэ зүйл ингээд айл гэрлөө ингээд орж явж ирсэн ингээд алга болчихоо гэх. Ерөөсөө саяны аяндаа синхрончлал гэдэг зүйл бол саяны бидний анхны асуулт байгаа тэр манай нарны аймаг яаж ингэж оршин тогтноод байгаа. Нөгөө Ньютоны 3 битийн бодлого гэдэг зүйлийг чинь яаж бодоод байгаа гэдэг. Яг саяных шиг нэг жижигхэн зүрхний хэмнэл өгдөг ийм зүйл шиг аяндаа синхрончлал гэдэг зүйл гариг ертөнц болгонд явагдаж байдаг. Жишээлбэл энэ бархас сойд гаригийн дагуулууд байгаа. Энэ дагуулууд бол яг ийм хэмнэлээр 4 2 1 гэдэг хэмнэлээр хоорондоо синхрончлагдсан байж байгаа. Ингээд оршин тогтнож чадж байна гэсэн. Энэ 3-аас олон бит байгаа үстэй тий. За энэ мэтлэн маш олон ийм дагуулууд жишээлбэл санчир гаригийн дагуулууд байгаа. За дээрэс нь манай сар бидэрт дурлцсан байж байгаа. Зөвхөн нэг л нүрээрээ бид нар лөө хардаг. Сар ингэж бид нар лөө ингэж синхрончлагдсан болохоор ингэж бид нар доктортой оршин байж магадгүй. Энэ мэтлэн маш олон тохиолдлууд ингээд манай хороо ертөнцийн манай зөвхөн нарны аймаг дотор байж байгаа. Бусад однуудын хувьд ч гэсэн энэ зүйлүүд ингээд явагдаж байгаа. Би сарыг нэг жоохон хөдлөгчих юм бол сар аяндаа саяны синхрончлал руу ороод буцаад
ингээд их гаргаад агаад ингээд манай нарны амиг хിവэрэл байж. Хэрвээ бид нар жоохон хүчтэй сарыг түлхчих юм бол сар тэр чигтээ цаашаа яваад манай нарны амиг тэр чигт нөгөө 3 биетийн бодлого шиг ингээд байхгүй болгочих магадгүй. Тэгэхээр энэ аяндаа синхрончлал гэдэг зүйл бол байгаль дэлхий дээр хаасаагүй байждаг. Бидний нийгэмд ч гэсэн байж байдаг, бидний зүрх тархинд ч гэсэн байж байдаг, цахилгаан сүлжээнд ч гэсэн байж байдаг, гариг ертөнцүүд дээр ч гэсэн байж байдаг. Гэхдээ энэ аяндаа бий болчдөг зүйл юм чинь гээд орхиж болохгүй. Яагаад тэгэхээр энэ бол маш нандин, маш тийм ховор зүйл байж байдаг. Энэ зүйлээс л бидний амьдрал ингэж тогтож ядгаа гэсэн. За тэгээд эцэст нь та бүхнээс нэг туршилт хийж үзье хүсье. Та нар бүгдээр ингээд алга ташихтаа нэгэн хэмнэлээр таших гад оролдоод үзээрэй за. Тэгээд энэ хэмнэл та нарын өөрсдөө ч олсон хэмнэл та нарт ямар гайхалтай мэдрэмж төрүүлж байгаа гэдгийг мэдэрхий гэсэн. Баярлалаа.